Бисээ ийшээ гарч ирээд бүр уулга алдлаа төхөн. Юунд вэ гэсэн чинь яг хятадууд анхандаа бол нэлээд цагаан ирэмдээ дургуул гэсэн мэт ямар ч ашиггүй бүтээн байгуулалт маш олон үний амийг авсан ч юм уу тий. Анх бол яг нэг модон шаныг үед барьж явахдаа тийм шавраар барьж ирсэн байгаа байхгүй яг нэг хэсэг. 2 сарын хугацаанд Азийн 5 улсаар ганцаараа аялсан аяллаас оваалцъя. Хайр мөлөөгөө явах гээд аялал захиалсан. Яагаад захиалсан бэ гэсэн чинь одоо жишээ нь хуваараа цагаан мөлөө явах юм бол нэлээд асуудалтай. Нэлээд ядаргаатай дамжиж явах юм билээ тэгэхээр. Тэгээ зардал нь ч угаасаа нэг талдаа $10 мал авчих гэсэн бэлгэлэр. Нэг 10 минут ирээтэй авах уу? Ахаад нэг 10 минут ирээтэй алхаал. Тэгэл очиж байгаа юм да. Айгүй амир ядарч сэрүүлгээ сонсоогүй шүү дээ. Тэгээ өглөөний Бээжин улсад янз юм байт юм байна. Агаар магаар өстой гоё. Ер нь Бээжин их гоё газар биш. Нилээн хүүтэн байгаад болохоор даарч магадгүйгээд планктай өөрөг дээр нөмөрцөө. За өнөөдөр тэгээд цагаан ирмэ үзэндээ. За ирсэн. Гэ цэцэрлэгийн хүүхдүүд шиг л багшигаа дагаал хөтлөлцөөл алхаж байна да. Автобус руугаа л алхаж ашиг өнөөдөр. I have the Mongolian caves. The kids, when they was 80 years old, they don't learning English or math. They learning ride horse. 10 years old. Дэшгээ гарахын тулд ийм шаттл басаар явдаг. Тэгээд бидний тийтэнд паспорт оншуулаад тикет байгаа гэсэн таарцгаая. 票，您是电门票加摆渡车黄币，摆渡车票，请进。 Шаттл бас ийм автобус юм байна. Йой. Чи бас лаймер идэв юм байна. Ингээл алхаал энэ заяа. За энэний дээр гарчул ядаж нэг юм харагдах та гэхэл. Дахиад ирээдсэн шат. Тэрэн дээр нь гарахаараас ялгаагүй. Хүйн харагдаж эхэлж штэ. Ханных нь үзүүрний юм уу? Яг ингээд дээр нөрөө дээр нь гараад ирсэн. Бисээ ийшээ гарч ирээд бүр уулга алдлаа төхөн. Юунд вэ гэсэн чинь ёо гайхалт. Үнэхээр гайхалт. Амьдралдаа анх удаа л яг ийм гоё сүрлэгөө харж байгаа болохоор айгүй гоё юм. Одоо энэ ямар учиртай гэхээр одоо энэ зүг рүү болохоор миний ирсэн цагаан ирмний ерөн зүүн жигүүр нь миний гарах гэж байгаа нь болохоор одоо энэ баруун жигүүр нь доороос хөдлөхдөө ерөн шал өөр газруудаас хөдөлдөг юм билээ. Хэрвээ би нөгөө нэг кабел караар явсан бол шууд яг тийшээ очичих байсан юм билээ л дээ ядрахгүй алхахгүйгээр. Өчтөр маа тэр нөгөө нэг Бээжинд байгаа танил маань юу гэсэн бэ гэсэн чинь чи Монголын мэд чинь кабел карт мөнгө төлж нэлгүй байгаа зүтэй. Танаа өөгдөөдчүүд чинь энийг бариулсан юм чи зүгээр шиг алхаалгачих байлгүй асуудалгүй байдаг. Энэ кабел караар нь яг гарч болдгоо юм билээ л дээ. Хоёр талдаа 140 yon. Тэгвэл яг энэ хүртэл алхаад ирэхэд бол ер нь л гайгүй юм биш үү. Ганц зүйлийг л ойлголоо. Ер нь яг залуу байгаа дээрээ л жоохон тэгэдэй байгаа дээрээ цагаан ирэм дээр бол ирчмээр юм байна. Нас явцсан хүмүүс бол ер нь дэшээ гарч чадахгүй шүү. Тав алхаал амраад ягаад вэ гэхээр шатны айгу огцсон. Тийм байдаг юм байна. Тэгээ одоо миний энэ гарч байгаа нь болохоор яг
12 гэдэг номертай юм байлээ. Цамхаг 12. Эндээсээ цаашаага 14-өөс 20 хүртэл явд юм л. Би ер нь ядаж нэг 18 хүртэл нь үзчихье гэсэн бодлоо. 18 дээр нь сонирхолтой зүйл байдаг шүү л гээл. Манай гайд ах ярьж байсан. За харуулын цамхаг руу н орж үзнэ. Гой харацтай манддаг байсан шүү дээ. Тэсээ автобусанд явж байхад манай гайдын цагаан эрмийн талаар ярьж өгсөн юмуд асан сонирхолтой. Цагаан эрмийн нас нь болохоор 2400 жилийн настай гэдэг байгаа байхгүй юу. Яг миний сонсч байснаар бол нөгөө манай эртний 221 онд хүннүү бүрэн модон шанив сууж явах үед яг одоо хүннүү бүрэн яг ирчээ авч явах үед гэх юм уу. Яг анх барьж эхэлсэн. Гэдэг чинь одоогоос нэг 2200 жил байгаа байхгүй юу. Яг нэг 200 жилийн зүрх гараад байгаа. За окей. Ямар ч тач 2000 жил бол хүрсэн юм байна. Тэгээд аюу сонирхолтой фактууд ер нь байдаг юм байлээ. Одоо жишээ нь барьсан чулуунд юу тоосгууд нь юм уу те. Анх бол яг нэг модон шаныг үед барьж явахдаа тийм шавраар барьж байсан байгаа байхгүй яг нэг хэсэг тусдаа цамхагууд. Тэгээд сүүлд нь нэгтгэх тушаал гараад бүр сүүлд 16 дугаар зуунд яг одоо бидний юм үзээд байгаа айгүй чанартай тоосгоор баригдсан тиймэрхүү одоо ханнуудыг нь барьж эхэлсэн гэдэг юм байлээ. Шалтгаан нь болохоор 550 онд ч юм 1550 онд монголчууд нөгөө ханыг нь нураагаад тэгээд Бээжингийн бүсэлсэн. Тэрнээс хойш ерөөсөө окей манай хаан бол илүү бат бөх байх хэрэгтэй байна гэсэн үндсэн дээр илүү тоосгоор барьж эхэлсэн юм. Гэхдээ тэр тоосгонууд нь болохоор яадаг вэ гэхээр одоо цемтийг цагаан будааны үүр мөхтэй айгүй нэг тийм цемчиг айгүй тийм жижигэлцэн цагаан будаатай нийлүүлж хольж зуураад тэгээд тэрийг болохоор 100-нд хідэнгээр хацдаг хідэн цагч байлгадаг гэж үе айгүй удаан байлгадаг юм лээ. Тэгжээж одоо гаргаж авж байгаа тоосгон одоо хүртэл ер нь бол байгаад байгаа гэж ойлгоод байгаа байхгүй би. За тэгээд цагаан эрмийн урт нь болохоор айгүй сонирхолтой. Бас манай гайд ахихтай миний сонссон мэдээлэл зөрөөд байгаа байхгүй. Гайд ах маань болохоор 55,000 км урттай гэдэг байгаа байхгүй. Миний сонссноор болохоор 20,000 км урттай. 20,000 км урттай гэдэг нь одоо жишээ нь дэлхийг экватороор нь яг ингээд уртыг нь хэмжих юм бол 40,000 км гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн нэг захаас одоо юу гэдэг нь 180 градус явах хэмжээний тийм урт бүтээн байгууламж гэдэг юм байлээ. Тэгээ бас нэг Одмондрийн Зандаа ахын ярьсан сонирхолтой баримттай хүн амьдралдаа хүүхэд болж төрөөд өхөн үхтлээ алхсан одоо гүйсэн зам ч юм уу те нийт зам нь болохоор дэлхийг гурвалт тавьдаг гэдэг байгаа байхгүй. Бас нэг амар тийм дэлхийд танигдсан зүйл нь одоо яг тэр тухайн үед хүннүү бүрний үед барьж эхэлж байгаа 12 жилийн хугацаанд нийт 2 сая хүн зөвхөн цагаан эрмээр үхсэн гэж байгаа байхгүй. Тэр чи одоо дэлхийн хамгийн урт оршуулгын газар гэж юу нэг хийж болохоор тэр чинь зөвхөн хүннэгүй үед л тэгжсэн болохоос биш сүүлд нөгөө нэг мэн гүрний үед энэ чинь ахиж одоо дахин төлөлтөнд орсон гэж би ойлгоод байгаа байхгүй. Хідэн ч хүний аим үргэцсэн. Ер нь бол тоо томшгүй их л хүний аим үргэцсэн л гэдэг юм байлээ. Чулуун тоосго бүр дээр нь тамга байдаг. Тэр тамгууд нь болохоор одоогийнхаар ярил жоохон дарга сайд нарын тамгууд байдаг. Хэрвээ тэр тоосго ч юм уу тэр хааны өвдөрж нурж орж ирсэн тохиолдолд тамгаар нь таниад тухайн хүн дээр хариуцлага тоосдог гэсэн ч юм уу тиймэрхүү юм билээ. Яг хятадууд анхандаа бол нэлээд цагаан ирэмдээ дургуул гэсэн билээ. Ямар ч ашиггүй бүтээн байгуулалт маш олон хүний амийг авсан ч юм уу тиймэрхүү зүйлс их байдгийн билээ. Оргил руу явах замд ийм шат байдаг юм байна. Миний гарч ирсэн юу хаалга харуулын байр болохоор тэр уулын цадаар нэг. Одоо энэ уулын энэлт нэг ханзаар нэг бичигт байсан байхгүй. Тэгээ оройн ер нь бол тэн дээр байгаа гэд. Тэгээ доороос харчаад пүүх энэ хүртэл тэгээд хөлөөрөө явна гэдэг тэгээд боломжтой юм уу гэж бодчихсон чинь бараг илчдэг юм байна. Энэ дэшиг гарна. Тэгжсэн санаа авах гэдэг. Зэ Бээжингийн Танью гэж цагаан ярмаас нь ингэж харагдсан юм байна да. Хамгийн хурж болох хамгийн орой тэр нүрсэн. Бид нар ч одоо энд байгаа хот дээр ирсэн шүү дээ. Тэндээс ингэж наараа энэ хүртэл ингэж алхаад хүрээд ирдэг юм байна.
2 цагийн дотор. Одоо буцаа боонда. Жохон байж байгаа. Одоо гоё юм байна. Одоо айгүй манантай л байх шиг байна. Миний ингээд камер дээр байтгаа ингээд нүд хүртлэг энэ хэсгийг ер нь яг камер дээр байгаа шиг л харж байна. Нэлээд бүцгэр манантай байгаа юм шиг. Тэр цаад уул бол үнэхээр гайхалтай. Энэ ингээд цаашаа хорцсон байдаг юм байна л да. Угаас энэ хэсэг нь нурцсан юм байна. Аагүй нураагүй юм байна. Энэ хэсэгтээ угаасаа ингээд огцомжтой юм байна л да. 开自拍，你拍完自拍要不要动？ Нөгөө уулын орой дээр гараад руухалал амар баярлалаа гэсэн чинь. Нэг хүүхэд хоноо тоогоо явж идэг гэдэг шиг л. Ханаа зүгээр энэ чинь усундаа зарж идэг нэс. 登顶奖牌啊 ，Water Beer 都是买的了。 Ингээд ер нь төгсгөж байгаа мó. Үүсэх боломжтой газар нь. Манай ихч зүгээр ингэж юм зогсож исэн бид юмээс бүх хугацаанд Тэгээ бас нөгөө нэг ханныхаа ойр хавцах моднуудыг нь бүгднийг тайрсан гэж байгаа байхгүй. Дайснууд орж ирэхээр нь мэддэхгүй байна гэд. Тэгэхдээ нэгт гэж айхтар тайрсан гэж харагдахгүй байна. Ягаад гэхээр ич одоо ашиглалтнаас гарснаас хойш 400 жил бас болсон болохоор тэгээ бас сонирхолтой нь уулынхаа хамгийн их цэсгүүд дээр хан барьдаг гэсэн байгаа байхгүй. Одоо үүдийн довтлогоо хийхэд илүү хэцүү болгож байгаа юм уу? Тэгээ бас тэр нэг харуулгын байрнууд нь бас сонирхолтой байлээ. Дээвэртэй байрнууд байдаг, дээвэргүй байрнууд байдаг. Дээвэртэй нь болохоор хоол хүнс зэвсэг ч юм уу те. Ер нь бүх юмнуудаа агуулдаг зорилготой. Тэг нөгөө юу дээшгээ гарахтаа гардаг шат нь бол нэлээд өгсүр юм. Өгсүр огцом гэх юм уу? Тэг буухт хүртэл нэлээд боломжтой байхгүй бол. Ер нь буухтай илүү боломжтой байхгүй бол. Хөл алдуулах л хэцүү юм. Зя богод ирсэн. Яг нөгөө нэг 10 дугаар гарсан газараасаа ер нь бууж ирэхэд ойролцоогоор яг тасралтгүй алхах юм бол нэг 20 гаруй минут шатаар буугаал яг эхэлсэн газараа ирдэг юм байна да. Одоо буцахгүй бол жоохон хоцролсгийгээд л явж байна. Автобуснасаа сүүлийн автобус нь 3 багс гэж хөдлөнө гэсэн. Манай нөгөө нэг авсан аяллаа. Тэгээ одоо 3 цаг болж байна. Ер нь төгчээсэн дээр хаа гэж бодож сууж байна. Би тэр нөгөө нэг тамхтай тоосгонуудыг нь харах гэж хичээлээ л тээ. Их ихтер нь ер нь байхгүй нь гэхдээ хит хидийг бол олж харсан. Гэхдээ тэр нь яг тухайн үеийн тамгнуудаа эсвэл сүүлд хүмүүс ирээд юм битсэн үү, битсэн одоо тэр юм уу гэдгийг бас мэдэхгүй л. Ямар ч тач сонирхсан. Манай гайд ах бол тухайн үед бид нар тийм дайснууд байсан ч гэсэн одоо бол бид нар аягүй сайн найзуудын харилцаатай байдаг Монгол хэлэд дуус гэж ярьсан. Ийм хөрхи стикер зүүж өгсөн. Манай аяллаа төлбөр. Буцах автобусанд сууж байна. What do you mean, though? Then how are you gonna leave? I have some savings. I have some money. Yeah. I can afford maybe 10 years. I don't need to work. That's fine. So I work so hard right now.